Баатар болохыг мөрөөсөж, баатар болохыг хичээсээр, баатар болсон ч баатар хэмээх үгээ гайхсан хэвээр. Аруулаадын Нахуу баяны хөвөв Боорч. Хамаг Монгол улсын урилэг жанжин Боорч 8 дугаар хэсэг. Дулаан болсон чинь Хасаан нэртэй Сартуулын худалдаачин ирсэн. Тийм чамин амтан анх удаага харсан. Тэгээд Хасаан бол Кетанаас 8 руу зүгэлдэг худалдаачин агаад тэгээд энд Ван ханд морилж ирж байгаа юм. Тэгээд бид дайн хэлсэх гэж байхад дайны чимээнээс гадна зарим нэг төмрийг зарж эвцээ гэж Ван ханд ирэхэд нь Хасаантай анх Тэмүүчин бид учир нь танилцсан. Тэгээд Хэрээдийн чинь ард бид байдаг юм шүү дээ гэд нутгаар та туучиж болно гэж гэрхээ олгоод тэгээд манай ард олхнууд байдаг шүү дээ гэд тэнд бас явж болно гэв. Бид бас зөрчид улстай гарцтай тэр гарцыг ашиглаж болно гэд маш урт жим татаж өгсөн байхгүй юу. Тэгээд Хасаан алгаа хавсаргаж баярлаад хар хэлээрээ баахан дуураад бид тэр үе Сартуул хэлтэн байгаагүй. Кетан хэлтэн байсан. Тэгээд Юлай маань тэрний хил өртөөг хийж ховыг хэлж өгч байсан. Тэр хүмүүн Сартуул хүмүүнч гэлээ Кетан хэл мэддэг байсан. Тэгээд маш урт жим тавьсан учраас Хасаан Сартуулын нутаг бүр тэрнээс цааш нутаг руу явж дийлдэг бөгөөд манд сонин сайхан юмс өгч арилжаа хийнэ гэсэн. Тэгээд Хасаанд гэрхээ өгөөд л явуулсан да. Хасаанд 6 туршин яваад иргээд өгч явуулсан байхгүй юу? Тэнд чинь өдийд зэв гэмтэй шүү дээ. Гэмт үүлэн цайраагүй явж байгаа. Гэхдээ тэр чинь эртээ бяртай зуут мэддэг болчихсон бас төв хүрээнд байхдаа Тэмүүчин андын итгэлийг нэжгээд сайн олсон учраас эр бяраа баталж эрх нэрээ олж иргээд Хасаанд зуутын цэрэгтэй хамт өгөөд явуулсан. Тэгээд манай зэв арилжаачин болсон тэрэ. Би явъя гэхээр чин 8-ны байлдаанд байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бүхэл бүтэн 2000 цэрэг бүр ихээ дайчилбал 4000 цэрэг гаргадаг болсон ноён бий чинь явж болохгүй. Тиймээс эр бяртай зуут мэддгээрээ тэр жинг дагаж явахаар болсон. Би татаруудыг бол угаас байлдаж өвөлжин оторт явж тулаанд бэлтгэж хөөхөйгийг нь даасан учраас арай ихтгэлтэй. Тэд ч намайг ноёноо гэж сэтгэжэлсэн. Ар гэр амраг саданд нь адуу идээснээ өгч чигчирсэн байсан учраас гайгүй. Тэр мянган жууцаа, байцаа, бууцаа л хэцүү байсан. Бус ноёд бол хуучин өөр өөрийн цэргүүдтэйгээ. Би ч баахан шинэ нөхдөөтэй ёстой нэрийг нь дөнгөж цээжлээд л дайнд орж байгаа юм. Тэр 2000 хүмүүний нэрийг ар гэрийг нь дөнгөж цээжлээд л чадамжинд хүргээгүй дайнд орж байгаа дайн. Жууцааг бол огт сургаагүй талын байцаа. Сүр болгож сүүдрээ хийж, нэр хийж нэмрээ болгохгүй бол ёстой элд далайж үзээгүй хүмүүсийг аваад явсан да. Тэр өвөл би татар ардуудтай агтны хөлийг дагаж явж байгаад тэр чихтэй Тэмүүчин ханд дээр очисон. Бид чинь Тэсийн баяр гэж заавал оролцох баяртай байдаг да. Тэр тэснэрээ цэргийн бэлтгэл хийдэг. Тэнд чуулаад тэндээ засаг хилцээд цааш дагуулсан ардуудаа яах вэ? Их хүрээгээ яах вэ? Эдэртэн мянгатад яах вэ гэж хэлсэн. Оторт явж байсан чихтэй тэнд очихоор ноохоос юм явж байсан. Тэс өнгөрөөд бид чинь тэндээс буухгүйгээр хамтаар байсан. Цэргийн бэлтгэл нэлээд удаан хийсэн. За тэгээд Ван хааны талд алтан хучир дарьтай 3 нүүн очисон. Тэнд жамуух бас Ван ханд очисон. Эдийтэй хүмүүн чуулуулахын учир гэвэл мэрэгдүүдийг довтолсны улбаагаар дутаасан мэрэгдүүд 8-нд очин Ван хааныг цохихоор болсон явдал болноо. Өдийд болоход хэрээд хэрв 8 цохигдчих бол бэрх болох учраас Ван хаанд бид хүчин зүтгэж бид 8-ыг дарахаас өөр аргагүй болж ирэв. Арай ч үе ертөнцийн зүүн гар талдаа амар болох үед жаргах зүгтээ зовлонтой болоод яах вэ гэв. Тэгээд бид чинь 20,000 мэдчихэд 9 өрлөгөө гаргачаад засаг хэлцчихэд энэ дотроо эв нэгтэй болно гэж суусан юм аа. Татарыг дагуулмагц агуургаас цэргүүд гуйн Ван хаан мэрэгдийг зогсон. Хэрээдээ сайн бол мөн сайн гэж сэтгэгчлээд бид татартай агуулгадах явдалтай байсан учраас агуургийн цэргүүдээс өгч явуулсан юм. Тэгээд эн чинь юм өгсөн өгөөгээд маргаан болоод л өнгөрсөн. Та нар ямар горилго тээж явсан уу? Улсаа ингэжүүлэх гэж явсан гэд балчруудыг загнаад л өнгөрсөн. Бид засаг хэлцэж яг өөрийн гисэн цэргээ өдий болтол чуулуулад 20,000-аараа андгаа барилдсан. 20,000-т буюу 2 түмэн цэрэг. Энэ нь Тэмүүчний цэрэг бус өөр өөрийн мянгаттай толгой даасан ноёдтой. Цэрэг дайны зорилготой
байнгын бэлтгэл сургуулалтай хүчрхэг мянгатууд гэсэн үг юм. Бусд нь бол зэрэг дайны зорилго багтай. Тэгээ шинэ ноён томилоод тэнд өнчний авилга өгөхөр болсон. Эдийтэй чигчрэхгүй бол татар тайчуудыг агуулж байгаа учраас эд явдал болоод байгаа юм. За тэгээ тэр явдлаас энэ 20 мянгатыг дахин 10 гарч чуулуулахаар болж 9 өрлөг томилсон шүү дээ. Тийм тэгээд би өрлөг болчихсон байхгүй юу? Надад ч нэг нус наачсан. Тэр нусыг чинь Юула гэдэг. Тэмүүчнийг дагсан Юула гэдэг хятад хүмүүс байсан. Юулагийн агуулсан мянгатыг дагуулсан. Аянгат удган. Юулай Чуцаа гэд эрдэмтэн түүхэнд байдаг хүмүүн үү? Боорч онгод. Тийм ээ. Эрдэмтэн бичгийн хүмүүс юм. Тэр чинь нэжгээд эрт тагсан. Тэгээд одоо хятаанаас алтан зүрчтээс хэл соёл нэгтнээс нь дөрвж ирсэн сул ардуудаа хэл нэгтэйгээр чи мэдэж бай гэд Юулайд Тэмүүчин зарлиг өгч. Гэтэл чуулсаар мянган өрх айл бүрдчихсэн учраас тэнд мянгатын ноёноор тодорчсон. Тэр чинь өөрөө мянгатаа чуулуулсан гэсэн үг. Тэгээд бичгийн хүмүүн учраас байлдах ухаан мэдэхгүй зүгээр л ардуудаас нь мянган цэрэг гардаг учраас нөгөөдүүл нь нүцгэн элдэггүй зүгээр тоод үдээ байхгүй юу? Аянгат удган. Тэр ардуудыг нь та мэдэж сургаж байгаа хэрэггүй. Боорч онгод. Тэднийг дааж авах ялд бусаддаа хожигдоод унчхаж байгаа юм. Биднээс чинь Юулайг хэн дааж авах вэ гэж асуухад анхны 10-т би ч авахгүй гэд гэтэл мянган өрх айл байтал та нар яхаараа авахгүй гэдэг юм. Алив нэг нь аваадах гэсэн. Тэгээд бид хонжоотой тоглосонд би ялагдчихсан юм. Их сайн хүмүүд очлоо доо гэд Тэмүүчин Юулагаар тоглож байсан. Та хоёр хоёул сайн хоол хийдэг юм чинь сайн нөхөр болоодох гэд. Тэгээд Юулайг дагуулахаар болсон. Мөн чулуун түүний дүү Тэгүүг дагуулахаар болсон. 2000 өрхийг ах дүү хоёр мянгаар нь мэдэж байсан юм аа. Аянгат удган. Тэд харь хэлтэй харь газрах гэсэн үг үү? Цэргийн тоонд орж байгаа учраас та дааж авч явсан гэж ойлголоо. Боорч онгод. Цэрэг болох үүрэгтэй гэсэн үг. Тэд засаглаад мянгат хүрэхгүй байсан учраас сул яваад байсан. Тэгээд энэ өвөл тоолсон чинь 1000 хүрэхээр нь тэр хоёрыг ноёноор нь томилоод энэ 2 мянгатыг цэргийн тоонд бүртгээд цэрэг болох үүрэгтэй багшуулж байгаа юм. Чулуун бид хоёр чинь тэнд яалтчгүй хонжоонд орсон. Чулуун чинь яах вэ? Дагаж орж ирсэн шинэ болохоор шууд чи мянгат мэддэг юм чинь энэ Тэгүүгийн мянгатыг дааж хариуцгаа зарилгаар өгсөн. Нэг тийм өвөл болж байлаа. Тэгэхэд энэ 20 мянгат чинь Тэмүүчин анд дайн хийн гэх юм бол хамгийн түрүүнд цугладаг. Нэг хүрээнд байдаггүй өөр тусдаа хүрээтэй цэргээр гочлон амьдардаг тийм ардууд юм. Юулай Тэгүү хоёр бол мянгат болчихсон учраас нэмэгдэж байгаа. Бус ноёд болохоор цэргийн сан хөмөр гаргадаг ноёд. Ер нь дайнаар жигдэрчгсэн 20 мянган өрх байнгын байдаг хэвтүүл турхгуудаас өөр байнгын цэрэг бус дайн болно гэхэд цуглахад бэлэн байдаг ардууд юм. Ямар тач Тэмүүчнээс идэж байгаа дайнд эд ардууд дайшлагдана гэсэн үг. Эхлээд бид туулын түнд цэргүүдтэйгээ очиж байгаа юм. Тэгээд тэндээс Ван хантай нийлээд Бөөриг хан руу морилж Үлүгтаагийн согог уснаа очиод байгаа юм. Бөөриг хан байлдан ядаж алтай даван хөдлөв гэж байна. Аянгат удган. Та нар ч одоо олуулаа байгаа үсттэй. Боорч онгод. Олуулаа байгаагийн дээр мухлаа сүбэдэ зэлэмгээд чадамжтай цэргүүд сайн үлдсэн л дээ. Би чинь баахан жууцаа дагуулж яваа болохоор олигтой байлдаагүй. Тэр хойгуур сүүдэр болж явж байсан. Аянгат удган. Гэхдээ тэд чинь ард биш урд туур цэрэг болохгүй юу? Боорч онгод. Би жууцаатай болохоор туур цэрэг болж чадахгүй. Тэднийг сургаж яваа байхгүй юу? Энд чинь Ван хааны дайн учраас Ван хан руу цэргийн хөдөлгөөн хийн. Бид бол хэрвээ ялагдвал туслах ёстой. Нэг тийм сүр сүлд байхгүй юу? Би чинь Тэмүүчин андын хаяатаас голдоогүй явган голдуу зэрэгтэй байсан. Би мянгат болоод 800 татаартай 200 өөрийн хүмүүнтэй байгаа учраас нарийн тулаан хийж чадахгүй. Тиймээс андын биеийг сахиж тэнд байгаа юм. Тэгээд энэ дайны гол бааtruуд бол Мухлай, Сүбэдэ, Зэлэм 3. Мөн манай шин цэргүүд Борхуул, Чулуун энд тулаан хийж байгаа. Зүвч Цагаатай гэд хэдэн сайхан нөхдүүд байгаа. Би чинь явган цэрэгтэй учраас Тэмүүчингээл өнөө ногоонуудтайгаа хамт манаж байсан. Ууд нь бол зүвч Цагаатай эцгээ мандаг байтал энэ удаа би манаж тэр хойгуур байдлыг харнаа. За Бөөриг хааны манлайд эдээгээ жанжин ноён явж байсан. Тэгээд эдээ ноёны цэргүүдийг сандарган хуваалдаж дийлсэн. Тэгээд эдээ ноён манлай байсан учраас барьж авсан. Эдээ ноёныг барьж авчхаад дагах хэсгийг асуусан. Тэгээд дагуу болоод эдээ ноён бидэнд цэргээрээ дагахаар болсон.
Тэгээд хэрв даган хэмээвэл Бөөриг хааны явдлыг цэргүүдийн мянгат болоод толгой болж байгаа жанждыг хил чигчилгээ тэднийг тууж хөдлөөд Эдэн ноён одоо өөрийнх нь цэргүүдийг барьж өгөхөр болж байгаа юм л да. Тэгээд Бөөриг хааны цэргүүдийг бутархан тараагаад тэнд мохтгосон юм. Энд Эдэн ноёныг уруул дийлсэн шүү. Эдэн ноён манлайд явж байгаад цэрэгтэй шахагдан баригдаад тэгээд бууж өгсөн болноо. Бөөриг хааны сүүл болж хөгсөөгүй сабраг цэргэлсэн. Бөөриг хааныг зогсон учраас сүүл болсон хөгсөө сабраг биднийг ухтан авч байдаргийн бэлчирт хатгалддаг. Бид чинь бараа барааны газарт утаага харах шахуу хөгсөөгүй сабрагийг хараад үдэш бүрдчихсэн учраас шүн гитлэн довтлоо. Гэвч хэрээдтэй хамт бус байгаад ижил дасал болоогүй цэргүүд өнөр танимгүй учраас шөнийн довтлогоо хийж чадаагүй. Энд хүрээлэн хоноглох болоход бид өөрсдийн хүрээг засаад, Ван хаан өөрийн хүрээг засаад урд талд буудалсан байсан. Бид харуултахад амар гээд нэг довцог дээр хүрээлэн буусан. Тэгээд үүр хаяармагц харахад тэр жигтэй Ван хааныхан хөдөлсөн байдаг шүү. Уул нь бол гал түлээд буудаллаа гэж харсан атал шүн тэд явсан байсан. Хэрээдийн өөрийн нутаг учраас шөнийн газар сайн мэднэ. Бид болохоор тэнд буудалсан хэвээр үлдсэн. За эдий болсон тул хөгсөөгүй сабраг Ван хааныг элдэн хөөж харин биднийг хүмүүнд эс тоолсон. Яагаад гэвэл зорилго нь Ван хаан учраас Хэрээдийн нутагт болж байгаа дайн юм. Бид болохоор сайр хээрч чиглэн явсан. За яршиг биднийг ин түжлэн хайж байхад тэр дайнд нь тусыг сэтгэгчлэн явж яадаг юм гэд бутсан юм. Тэгээд Ван хааныг орхисон. Хөгсөөгүй сабраг Ван хааны хойноос нэхэж Сэнгүүмийн эм хөвүүд ард иргэнийг булаан авч Ван хааныг тэлээгүүтэй амсар бүхийд зарим эд малыг нь авсан байсан. За тэгээд бид чинь өөсийн нутагтаа ирэхэд Ван хаан бүрэн цогцсноо мэдэгдэн тэгээд хөгсөөгүй сабрагт үр хүүхдээ алдлаа. 8 ард иргэдэд эм хөвүүтэй алдлаа гэд уйлан дуулсаар ирсэн. За ингээд 8-ны хөгсөөгүй сабрагтай дайтан Нялхсэнгүүмийн амийг аврахаар болов. Надад борхуул балчрыг даатгав. Чулуун гих тайчууд гаргалтай хүмүүнийг даатгаваа. Ингээд мухлаа бид хоёр чинь тэр хоёрыг минд авч явж Сэнгүүмийг аврах ёстой. За тэгээд Тэмүүчний 60 торх алтан баасаас тэр дайнд гуйв. Таны өнчин хідэн дүү хөвөөнийг авч явах тул тусыг сэтгэж бидэнд ганц баас өгөөч гэд. Эзэн дээдэс буруу харж эргэлзэж зөв харж инээж байгаад ганц торх баас өгөв. Ингээд бид нар алтан баасыг аваад тэр хөгсөөгүй сабрагт дайтахаар очив. Тэнгэрт үүл бүрхсэн нэгэн их бүрхэг өдөр тулалдахаар болов. Тэгээд бид нар хүрээлэн хоригдсон тэднийг айлах гэж уулан дээр гарч байгаад өнөө бааснасаа шанагыг авч байгаа дэлбэлв. Тун гэдэл тэнгэр дуураад л явчих шиг болов. Дахин хэцэг зайтаагаар нэгийг дуурахчаад л уулгалан довтлоод л ирнэ үсттэй. Тэнд байсан ард түмэн удахгүй бороо орж үер тавих нь гэж айсан учраас даруйхан өрх гэрээ бүтээгээл үүд хаалгаа бэхлээдэл сандралдаж байх зуран дахиж ороод эдийтэй ээрлэж холилдсон ард түмэн зураа гинтүү довтлогдсон тул хөгсөөгүй сабрагт баригдсан Сэнгүүмийн айл өрхийг 8-ны нутгаас хялбар авч гарваа. Айл өрхийг нь авчхаад Сэнгүүмийн толгойг олж авахын тулд 8-ны өрх гэр рүү довтлох шаардлагатай болов. Хөгсөөгүй сабраг их модон шороор тэрнийг морин дээр 2 хүмүүс ботоод зогссон хэртэй өндөр модон хэрэн дотор Сэнгүүмийг хорин. Өөрийн 1000 цэргийн хамтаар тэнд хоригдож байв. Нөгөө модыг нь шанаг алтан баасаараа дэлбэлээд л хайчихав. Онгоо гол явчихдаг юм байна лээ агуу ам шиг. Моднууд нь тэнгэрт нисэлтэй адил. Өдийг үдсэн цэргүүд шээс алдаад довтлно гэдэг төсөөч орж ирсэнгүй. Тэгэхэр нь ороод хориг байшин дундуур нь хайж байгаад Сэнгүүмийг олоод аваад гараад ирлээ. Зүрх нь хүртэл өгчихсэн тэд нар байлдсангүй шүү. Тэгээд хялбартай болсон тул гинтүү довтлогоон амжилттай болж Сэнгүүмийн амийг аврав. Харин тэрийг үдсэн Сэнгүүм шээс алдсан бөлгөө. Юу болоод байгааг ойлгохгүй. Тэр дуу чимээ хаанаас гарсныг мэдэхгүй. Бүр тэнгэрийг удирдаад хашааных нь нэг буланд аянга нэргүүлсэн учраас энд Тэмүүчнийг барж идэж чадахгүйгээ тэнд Сэнгүүм мэдэж сэтгэл их гундсан байх та. Тэнгэр Тэмүүчинд аянга өгч байхад Сэнгүүмд тэнгэр нарч өгөхгүй гэдгийг ухсан тэрээр сэтгэл их л гунигтай болсон байхаа. Эдээтэй тэнгэрийн гайхамшигт шидийг үзэж энэ хүссэн газараа аянга буулгадаг болсон Тэмүүчинг Нялхсэнгүүм барахгүйгээ мэдэж сэтгэл их гундав. Энэ явдлаас хойш Сэнгүүм Тэмүүчин гэхээр л айж ичдэг, сандардаг болов. Түүнд өрсөлдөн тэмцэлдэх сэтгэл агуулах энэ тэнгэрт би яагаад таалагдамгүй. Энхэн тэнгэр яагаад Тэмүүчин хүү тийм шидийг өгчихв гэж атаархан. Тойрол эцэг хөвүүнийг нь минд авчирхад хөвүүнийхэн сэтгэл аль эрт үхсэн байв. Иймдээч хансилдан хамтар юу гэдэг үг нь Сэнгүүм ихэд дургу болсон тэрэ.
Яахав тэгээд барж идэхгүй гамшигын ханыг энэ зэрэгцээд хам байж чадахгүй гэж зүрхэн үгснээ мэдсэн тул сэтгэлдээ хар агуулах болов уу да. Төдий болтол гайгүй байсан байж магад. Нөхцөлдөн явсан биш. Би яах мэдэх вүлээ дээ. Хөхсүү сабрагч дутаасан. Сэнгүүмийг авраад зовчсон ард зүдэрсэн цэргүүдийг нь авчран Ван хан тушаасан. Ван ханы өргөөнд бид чинь буцаж явахдаа төдий болсон учраас Тэмүүчин анд туулын түнд ирсэн байгаа нь тэр. Тэмүүчин анд Ван хааны өргөөнд би чинь мянгатаараа тэр хавьд хэрээдхон цохиж идээд явж байсан. Сэнгүүмийг аварсан учраас Сэнгүүмийн ард цэрэгтээс намайг дагна гэд. Энэ хэрээд нутагт их л зүдчиж байна гэд. За 10-т хүрээ болвол ирдэх вэ. Гагцаар авамгүй л гэсэн. Удалгүй хэрээд нутгаас 10-аад 10-т орж ирсэн дээ. Сэнгүүмийн амийг аварсан хишиг болоо. Энэ тойрол над юм өгөхгүй сэтгэгчлээ тэр 100 айлыг эдийн амдаатай нь аваад нүүч гисэн. Тэр айл өрхөө өнөө дайнд явсан зуутын дарга нарт нэг жигээр нь хишиг болгож өгөөд за ингээд адууга адуулдах бай. Хоноо тижээлэгдэх бай. Эд та нарын зарч шүү. Инхрийлж явдах бай гэд хишиг өгсөн чинь өнөө зуутын дарга нар чинь сэтгэл нь ихээ сэргэн үсттэй. Тэгээд ширээдийн нутгаас ирсэн хон адуусантай байх учраас тэндээс зуутын дарга нар чинь хон цохиж идэнэ гэхээр гялан шүү дээ. Энэ намайг хараад манай мухлаалаа мөн тийм сэтгэгчилсэн байлээ. Өөрөө өөртөө олж олсохой гэж хэрээдээр хідэн айл өрг цохиод л авсан байлээ. Тэмүүчин анд бол Сэнгүүмийн амийг аварч өгсөн. Өөлөн ижи дахин нэр алдамгүйгээд 100-аад адууг өнчин дүүдээ өөрөө хишиг болгон олж өгсөн. Чулуун ба шудраг хүмүүнд янз бүрийн хонжоо тэндээс олоогүй байх сайн мэдэмгүй. Сэнгүүмээс чинь мянгаттай шүү дээ. Бараг 300-аад айл дутчихсан. Түүнээс ч болсон уу яасан Сэнгүүм надад сэтгэл гутсан байхаа. Би тэнд их харуулсан суудаг. Хэрвээ би тэр ардуудыг зөвшөөгөө байсан бол анд тэр тойрол хантай худ ураг болоод амар сайхандаа жаргаж мэдэх байтал би шунлаасаа болж андад төвөг болсон байхаа. Эдийн ам аварсанд хичиг байлтай бидтэй гэтэл юм үгэмгүй гэж байгаа Сэнгүүм өөрөө муу байхгүй юу? Тэгээд энд чинь худ ураг болохгүй Тэмүүчин уул нь охиноо өгөхөөр ярьж байсан юм. Угтаасаа 8-нд байлдаж байгаа юм чинь би үнэн ч сайхан амраг үр хүүхэд садан төрлөө алуулалтай биш. Байцаагаараа бамбаа хийсэн дээр шүү дээ. Татааруудаар үлгий хийсэн дээр шүү дээ. Тэн сэтгсэн учраас тэднийг дагуулж явсан байхгүй юу? Аянгат удган. Тэгтэл өөрийн амьдралд аюултай байна да. Тэд урвбал та хэцүүд нь биз дээ. Боорч онгод. Урвлаа гэд яах вэ? Урвсан сургаар тэдний эхнэр хүүхдийг алахад бэлэн байгаа юм. 800 цэрэг үлдээ тэнд гэр бүлийг нь харгалзаж байхад яаж намайг аль зүрхлэх вэ? Тэр жууцаа байцаанууд татааруудын ар гэрийг бүгдийг нь тэнд харгалзаж байгаа юм чинь. Сайхан хүрээлүүлж хонь өгч сатгаж байгаад за одоо энд агуураг болгоод хамаарнаа, хамгаална. Энэ миний идэртэн 800 цэрэг өсгөөс өндийсэн эрхээс элэг нэгтгсэн андуудаараа танаа гэр өрхийг манаж үлдээж байна гингүүтээ 200 цэрэгтэйг хамт жууцаа байцаа татааруудыг аваад гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл 8-нд хэрэг бичлээ гэхэд би хүлгийн сайнтайгаараа дутаана. Алаг морднууд мориндоо сайн бус сайтар сургаагүй. Тэгэхээр хойно үлдэж шигшигдэж хамгаалалт болж үлдэнэ. Эхлээд байцаануудын толгойг авч байтал дараа нь татаарууд арай морьтойгоор хол зүгтэн үсттэй. Тэгээд би бол өвлжөнгөө оторт гаргасан сайн морьттой байсан учраас ирчээрээ дутааж таньдаг хүмүүн таарваа сугавчлаа дахиад ирнэ гэж бодож байсан. Угаас итгэвтэй байлгүй гэж бодоогүй. Өргөл өргөчгөөд л ирэх санаатай байсан. Гэтэл намайг ингэж санахаар өөр бусдын ч өөрийг санана буй за. Өнөө цэргүүдэд тавьсан ахлагч нар овоо зүгшрээд байж байсан цагаа. Дахиа ижилсээд овоо хөнгөн шогшоход дагдаг болчихсон байсан. Тэгсэн нөгөө татааруудаас чинь 1000-ын ноён ширбэ ингэж асуудаг юм. Танаа энэ Тэмүүчин хан танаа хан мөн үү гин. Тэгэхэр нь биш гисэн. Танаа мөн хан хин юм гэхээр нь энэ Тэмүүчин зүгээр нэг жанжин хан суудал дээр дүр хэсгэж суудаг юм. Алтан улс гих дайсан байхад тангууд гэдэг явдалтан байхад бид жинхэнэ ханаа сэнтидээ зална уу? Бидний жинхэнэ ханыг мөнх гэдэг. Энэ бол зүгээр жанждын толгой гэсэн шүү. Тэмүүчин ханыг алахад танаа жинхэнэ хан гарч ирнэ үү гэхэд үгүй дээ. Бидний нэг нь л хан болоо суучхна гэж хариулсан. Тэгвэл танаа жинхэнэ ханыг олохын тулд яах хэрэгтэй вэ гэхэд бид чамд хэлмээр байна уу? Энэ 10 жанждын хэнийч хан сууж болно. Одоогоор арай эрдэмтэйгээр Тэмүүчин жанжин тэнд хан суудаг юм. Ард нь жинхэнэ хан мөнх гэдэг хүмүүс байдаг юм шүү гэсэн. Тэгээд манай Тэмүүчин хан чинь мөнх өх тэнгэрийн зарилгаар би бол боол бүлгөө гэж байгаад
зарилгаа уншдаг учраас тэр мөнх гэдэг үгийг хүмүүн гэж итгүүлсэн юм да. Тэгсэн татарууд жинхэнэ ханаанд бус юм байна гэдэл шуугилдаад явчихсан. Тэд чинь анх удаага Тэмүүчний царайг харж байгаа татарууд байгаа шүү дээ. Жинхэнэ ханыг нь мөнх гэдэг юм байна шүү. Тэрийгэ бидэнд хэлэхгүй гээд байна гэх мэтээр хоорондоо ярилцаж байсан. Танай хан хаан нутаглан вэ гэхээр нь манай хан хаа сайгүй нутгалнаа. Хэнийч дотор байж болно. Тэр жинхэнэ дүрийг нь та нарт хэлэхгүй. Гэхдээ бид хандаа үнэнч шүү. Тэмүүчин ханд бол зүгээр нэгэн жанжин. Энийг та нар аллаа гэхэд боорч бич дараагийн хан болж болно. Мухлаач хан болж болно. Чи тэгэхээр бидний энэ 20 жанжтыг бүгдийг нь алж байж жинхэнэ ханыг олж харна шүү дээ. Гэтэл бидний ард дахиад 40 жанжин байгаа. Тийм байхад та нар яг 60 жанжин хороож байж ханыг олж харна шүү гэхэд нөгөөдөг чинь гайхаад тийм үү гэсэн. Чи зарилэг сонсож байгаагүй юу? Төрөн хүртэл уухай хашгирахта мөнх тэнгэрийн зарилгаар гээд байгаа биз дээ. Тэгсэн чинь тэр мөнх тэнгэр гэдэг чинь зүгээр шүтлэг бус уу гин. Бусаа бус жинхэнэ хүмүүн бидний дотор байгаа шүү гэд хэлчихсэн. Наадаж хэлсэн үг маань хэдийнэ татаруудын дотор түгээд агуураг гэрт ойртоход Тэмүүчин андын чихэнд хөрчихжээ. Тэгээд намайг барьж аваад хөөй боорчуу. Над нэг цуу байна. Ховч нар ингэж хэлж байна. Намайг жинхэнэ хан бус гэж татарууд итгэдэг юм байна гэв. За гэсэн чинь миний дээр мөнх гэдэг хан байдаг юм байна. Би зүгээр нэг жанжин гэж байна. Энэ зөв үү буруу юу гэхээр нь тэд жинхэнэ ханыг олж мэдэхгүй бол хороох сэтгэл агуулахгүй босуу. Сайн босуу гэсэн. Мухлай, зэлэм, сүбэдэ нарч гүйцээд ирчихсэн учраас нөгөө эдтэйгээ нийлээд хөөй би жинхэнэ хан биш болсон шүүгээд хэлсэн чинь тийм үү. Чи хизээ хан ороо өөр хүмүүнд өгчихсөн юм гэд. Татарууд намайг хороох сэтгэл агуулхад тэд дотроо сонин цуугараад миний дээр мөнх гэдэг хан байгаад би түүний удирдлагын жанжин болсон шүү гэсэн чинь аа тийм үү. Эдий болтод тэд номхотгогдож дуусаагүй бол бултыг хороочихуу гэхэд хэрэггүй. Одоо 8-тай хэрээдтэй байлдаж байхад энд тойрол эцэг мөн урууж байхад бид бас дагуулсан ардуудаа өөрсдөө хятаж нэр унаад яах вэ? Харин та нар цэргүүдтэй намайг мөн энэ мэд сэтгэгчлэн хэл. Миний ард мөнх гэдэг хан байдаг бөгөөд тэр нь намайг удирддаг. Би зүгээр л нэг жанжин шүү гэж хэлээрэй гэв. За тэгээ угтаасаа бид тэнгэр эцгийн зарлиг өвөг дээдсээ дуудан зарлиг түгэж байсан энэ нэр маг төдий төрөгдүүлсэн болтой гэв. Уул нь энэ надаас ихтэй шүү дээ. Наадаж хэлсэн үг өдий болцоход байдаг. Тэгээ тэнд чинь гэмээ хүлээгээд наад цууг чинь би гаргасан гэсэн чинь за зүгээр андын ам аварсан бүлгөө гэв. Тэгээ дараатай нөгөө татарууд бас бус зэргүүдэд 100-аар 10-аарч болтугай бөө шүү дээ. Хүрээндээ ирчгээд мухлай сүбэдэ зэлэмгээд ойр хүмүүс за жинхэнэ ханаасаа зарлиг сонслоо. Тэмүүчин анд биднийг одоо тойрол ханы агуураг гэрийг аварсан дээр шүү гэж хэлж байна. Тэмүүчин андыг тийш хөдөлгөж байна гэх мэтээр нөгөөдөл чинь албаар татаруудын дэргэд уурч байхгүй юу? Тэгсэн чинь харцнууд нэг сонирн байна гинэ. Чихэн дэлтэйгээд ойрмогхон яваад л нэгэн ч зүрхэж асуухгүй байна гин. Би л жаал нүүр үзүүлчихсэн аятай. Тэгээд эдийтэй ойр илгэн хүмүүстэй хэлээд жинхэнэ ханыг мөнх гэдэг болгоод Тэмүүчин андыгаа хан суудлаас наваад тажчихсан шүү дээ. Манай ардууд хүртэл итгээд Тэмүүчин чинь зүгээр нүүр хан юм байна. Ард нь өөр хан байдаг юм байна гэд бүр амраг хань хүртэл тэгж дуурч байгаа юм чинь. Энэ ихч биш ханиахч биш байдалд орсон. Тэгээд гэргийн намайг хишиг баг хүртэтгэн өдий явдал байсан байна шүү. Тэгээд хатгадаг болчихов. Тэгээд би тэндээсээ даруй цэргээ засаглаад би зөвхөн татаруудыг авч мянгат болгоод андуудтай нийлэн явсан болно. Боорч, мухлай, борхуул, чулуун ингээд бид дөрв болж байгаа. Өмнө нь борхуул, чулуун хоёртой нийцс сурсан учраас энд хүрээ нийлэхэд илүү хялбар байсан. Мухлай бол угаас татар иргэнээс 100-г л дагуулсан. Борхуул, чулуун хоёр татар иргэнээс мөн адил 100-100-г л дагуулсан байв. Би л олон татар иргэнтэй байв. Гэхдээ нэг оторч явчихсан гэхээр хөл унжиж тэд хоцорсонгүй сайтар тахилдав. Ийн нутагтаа эрцгэн ахууга тэтгэн амьдран сууж байтал качигүн чимээлэн орж ирнэ. Явдал хэрэг биштгэн байна да. Ойрмог хэдэн гарагт агтчин адуучин хэрээдийн нутгаас ирсэнгүү. Хориг болсон бизээ. Хэрээ зураа байх агтчин анд нөхдөөс мөн алим мэдээ ирэхэ бодно гэдг нь сүүдэр дарсны шинж байх. Та бие хичээдвэ, цэргээ хичээдвэ гэж захив. Өвөр зураа дахиулдаж энэ хэрэгтэй хэрэггүй хуучилдаж байдаг агтчид хил чимээ үгүй уднаа гэдэг нь ноёд албатууд нь хашиж ихснээ шинж шүү дээ. Эдийтэй болно гэвэл нэг бол их ив болдог, нэг бол их дайн болдог. Иймд бид нар ямар нэгэн ёр ирж байгааг санан цэргийн бэлтгэлд гарав.
Нэгэнтээ цэргийн бэлтгэл болсон тул өдөө болтол дайтаж байлдсан энэ бидний үдснээс энэ бидний үзээгүй хүртэл бүхий дайныг эсгийндээ түлж байсныгаа Тэмүүчин андад аваачин үзүүлж түүн дээр энд бид эдийтэй алдаа гаргав, эдийтэй ололтыг олов, мөн ийм боломж байсан байна гэж хэлэлцэж цаашлаад бид нар шинээр хідэн эсгий төлвэ. Хэрвчиг бид Хэрэдийн арга баатартай байлдвал яах вэ? Сэнгүмтэй байлдвал яах вэ? Жамуухтай байлдвал яах вэ гэж болоогүй дайныг зурглаж болзошгүй аюулыг Тэмүүчин бид хоёр хэлцэв. Арваад дайныг болзошгүй гэж үзэн арваад эсгий төлн зурглав. Тэмүүчин ихэд хурц хүлээн авч жүрчтэй хуйлдэр хоёрыг дуудав. 10 эсгийнээс нэгийг гаргаад үг хэлэн тухайн төлсөн эсгийн дээр тавьж эхлэв. Тэд мөн өөрсдийн байлдааныг зурглаж дүүргээд ургуудаа, мангуудаа яаж байлдаг, удаарлан хэрхэн дахилддаг, энийг хэрээдүүд мэдхүү, энийг наймнууд мэдхүү, энийг хор төмдөөд мэдхүү, энийг онгууд мэдхүү, алтан улс мэдхүү гэгчлэн тандаж бас туршилтад хэлэлцэв. Тэр хоёр хамтаар байлдах тул өдий болвоо. Ховлаа зилэм хоёр мөн ирж манай 10 түлэнхий эсгийн дээр хэлэлцэж эхлэв. Тэмүүчин хан ховлаа зилэм та хоёр зарлиг өгөөч өөсөө толгой мэдэж ялалтыг надад авчирч ялгуусныг надад хүргэх босуу. Би та хоёрт ингэн тэгэн байд гэж юр ис хэлвч үд болтол зүтгэлдэж өчнөөн дайныг даран өгөв. Та хоёрын цэргийн эрдэм жанжны ухаан манаас ч илүү гарч иймээс эзнээсээ хагацвч амьд үлддэг нохой лугаа адил босуу. Эзнээ сонгодог эрвс лугаа адил босуу. Та хоёр хэрхэн байлдах вэ хэмээн мөн өгүүлэлдэн сууцгааваа. Мөн балчруудаас борхуул чулуун хоёрыг дуудав. 2-3 удаа дайнд хамт зуураа болсон тул толгой тэргүү нийлүүлэн явуулдах тэр хоёр мөн зуураа болжээ. Тэдний хэлэлцгийг үзэлдээд яахан тулалдах вэ, яахан гэтлэх вэ, юу тооцож байна гэд бултыг л харах болов. Наая зэв хоёр мөн толгой мэдэлтэн хамтаар байхаж өөрөөр хэлбэл хэлцэлдэж байгаад хосоороо дайны чигчээ гаргадаг бидний өдий болтол хэрэгжсэн арга учир. Тэдний байлдах ухааныг асуун лавлаж мөн эсгий дээр зурглаж гаргаваа. Бутуу хөргөн, алхууш хөргөн хоёрын цэргийг мөн тэр зурган дээр хэлэлцүүлж үзв. Эд бол бид зураа байлдахаас илүүтэй хүрээ хамгаалт гэж хөсөгт ардуудаа маллан 20 төмд гэдгийг эвсүүж ханы хүчийг төвлөрд хүргэх учраас хэрэв олхнууд онгууд ихэрсийнхэн байлдвал Хэрэдэд хэрхийг асуув. Тэмүүчин хүрэгдээсээ цэрэг татвал энэ хоёрыг л цэргийн жанжин дуудах бөгөөд бус нь төдий Тэмүүчний дайлах үүлэнд ис оролцдог. Сүүхэтүү Черби цагаан тойрол хоёрыг мөн дуудав. Эд хоёр бол гуттдугаар манлаа учраас хэрвчиг хуйлдэр жүрчтэй хоёр үгүй бол боорч мухлаа бидэн хоёр үгүй бол эд хоёр манлаа болдог 3 дахь манлаа юм. Эд манлаатнаас мөн асуу. Ингээд бидэн цэрэгтэй толгой мэдэн жанжилдаг хэдэн сайн жанжтай асуучхаад цаашлаад бидний эд бүх аргыг Хэрэдүүд мэдхийг ажив. Учир нь бүгд тэдэнтэй хамт олон дайнд орж байсан шүү дээ. Иймээс Хэрэдэд бид нар хэрэг байлдвал бүрнээ ялагдахаар байв. Бидний хэрэглэх дайныг бүгдийг бид Хэрэдтэй хамжин явахдаа мэдэгдчихсэн тул ялалт бидэн зуураа биш байваа. За ингээд бидний энэ 10 болзошгүй зургалсан дайнд Хэрэд байлдвал бид бултаар цохигдох нь. Бидний мэдих бус арга хэн хэлж дийлэх вэ? Хэрэдэд 8-ны талаас орж түүнийг цохиж сандаргаж байсан арга нь юусан бол гэж ирж хайх болвоо. Эдийтэй хүмүүнийг хайх зуураа баг балчир жанжтаас хэрхэн мэдлэгтэй болсныг шалгахаар ширхий хутагт хөгчүү хоёрыг туршив. Тэр хоёр анхны дайнаа үзээгүйч цэргийн бэлтгэлээ дүүргэсэн тул хэрхэн байлдахыг нь асуухад нусаар аавна уу? Бүх цэргээ хядуулж өгөхээр болов. Тиймээс энэ хоёрыг дайнд ис оруулах хүмүүн гэж Хэрэдтэй яавч байлдуулахгүй гэж тунхаглан тогтов. За хүчүү хоргоцом хоёр бол ар хамгаалагч ихэвчлэн ой таагаад байлдах дайнд гардагч ой таагаас бид ихэд амгалан байсан тул эд жанжтын хэрэг бидний одоогийн дайнд гарсангүй. Хэрв ойн түмэнтэй байлдаж ой хэрээр хэсэлтэн тулалдвал эд бидэнд тусыг өргөх аж. Иймтэй ч тэднээс ойн байлдааны аргаар Хэрэдтэй ой таагаар байлдвал хэрхэлдэх тухай асуултав. Мөн тэд барашгүй ажээ. Ингээд дахин оруулж болохгүй хүмүүн хоёроор нэмэгдэв. За тэгээд Наягийн дүү Алаг, Мухлайн дүү Буха нөхцөлдөх болсон тул тэр хоёрыг хэр ухаантай сайн болохыг үзв. Тэр хоёр говийн дайны тухай хэлэлцсэн тул болзошгүй хоёр ялагдал болзох нэгэн ялалтыг гаргаж буй тул тоолж болох хүмүүнээр тодров. Дараа нь өөрийн хамаг Монголын нутагтаа энэ өрхтөө довтлуулвал яах вэ гэдгийг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл Хэрэдийн гинтүү довтлогоонд бид нар ороод зүдчвэл яан вэ гэд ар гэр өргөхвөл манах, тахай, булган хоёр жанждыг асууваа. Хэрэдийн хамгаалагч хоёр жанжин юм.
Энэ зөвхөн Хэрээдийн нутгаас дайн ирээд тэднийг хэрхэн хориглож нутагтаа байлгах вэ гэдгийг асуувал мөн бат хэрэн биш байв. Тиймээс зэрэмжлэв. За ингээд нарийн зэвсэг урлаж онс ший болж алтан улсад байлдана гэж мөрөөд хоёр баатар болох асартан хэрэнтэнтэй байлтвал цэргээ гаргах онсчин хоёр жанжин болох дайр мөнх хоёрыг гаргаваа. Одоогоор бид нар балгастаа дайн хийгээгүй учраас энэ хоёр жанжин бас л дайнд очиж үзсэнгүй. Гэвч эд шидэх, тосох, харвах, хаалга эвдэх, дээрээс нь сувг шуудуу нурааж уярт далан тавих гээд балгас эзлэх гэсэн дайнд оролцоно гэж цэргээ бэлтгэх тул тэднээс Хэрээдтэй хэрхэн байлдана, Ван хааны өргөөг яаж авах вэ гэж үзвэл тэд тэнцэв. Ингээд Хэрээдийн нутагт энэ хоёр жанжин явж болох ажээ. Мөн нарийн хилжимээ байж магадгүй гэж Унжуу сахаатын хөвөн Мөнгүү гэдэг нь засаж анцлаагүй түүхийн мөнгө гэсэн утгатай. Мөнгөний жонш, чулууны нэр юм. Мөнх гэж андуурч болохгүй шүү. Ямбуу мөнгөний мөнгөтэй андуурч болохгүй. За тэгээд мөнгүү хөвөнөөс хил чимээ, орлого ашиг Хэрээдтэй хэрхэн зэвсэг наймаалцсан тухай асуултав. Тэхнээ төмөн төдөөгийн Хэрээдүүд 200-аад хүмүүнд хуйг авсан тухай хэлв. Энэ нь биднийг сэрдхийлгэн цочоо. Эрт оройд хэдийдээш хамаагүй Хэрээдэд бид тулна гэдэг таамаг барагтай болж ирэв. Эннээс сэрж бид цааш эвцэн явах тухай санах хэрэгтэй болов. За ингэж хэлэлцээд Хэрээдтэй байлдана гэж тооцоолдон Хэрээдийн жанжид бүрийг тоолон бид нэг нэгээр нь мэдэн жирхэн Хэрээдийг мухлай боорч бид хоёр дайлвал яах вэ? Тэд учирвал яах вэ? Хин хэнийг барих вэ? Хин хэнийг удирдах вэ? Хин сайнтан, хин муутан гэд мэдхийхээ хэрээр нэгжлэв. Төмөн төдөөгөнтэй адил донхойд хэрээд, ханхиан хэрээд гээд дөрвөн их төмөн зэрэг гаргах тул тэдэнтэй хэрхэх цэргийн явдал боловсрол болов. Цаашлаад бусад дөрвөн төмөд зэрэгэ гаргадаггүйч төвөг яшиг болдог Хэрээдүүдэд тойндоо оруулж тооцсон хичээнгүйлв. Бас бусдаар бүхий ноёд Хэрээдэд довтлуул хэрхэн тулалдахаа хэлэлцэж эхэлвэ. Энэ нь өвөл болно. Бид нэг л ухааныг олов. Хэрээдийн нутагт байлдах нь газар сайн мэдхгүй бидэнд тун аюултай бөгөөд 10 хатгалдваас 8 нь бид нар ялагдах шинжтэй байв. Харин бид өөсийн нутагтаа тулалдвал 10 хатгалдваас 5 нь ялах боломжтой болов. Хэрв бид нар ойн эргэн 20 төмдийн нутагтаа хатгалдваас 10 хатгалдваас 9 нь ялагдал, говь зураа хатгалдвал 10 хатгалдваас 7 нь ялагдал. Иймээс яаж ч байсан өөсийн нутагт оруулан ирж боломжоо тооцсон ялах магадлал нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг дээр хэлэлцэв. Говьд байлдснаас дээд амсар онны саваараа байлдсан дээр гэж туссан тул тэнд бэлтгэлээ базааваа. Сал урсгаж хой талд нь гарахыг туршиж үзэхэд бүтсэнгүй. Ойн жимд нуугдаж байгаад бүчиж үзэхийг туршихад бас л барагтай. Маш их зэргийн хохиролтой байв. Иймээс эхнээс нь ахуулаад туршин явсаар бөөр нуур их мэнэнгийн тал нутагт ялалт авах хамгийн боломжтой бөгөөд 10 хатгалдваас 2 нь ялагдаж 8 нь ялах бололтойг мэдэв. Харин тэр хүртэл яаж Хэрээдүүдийг тээж авчрах тухай хэлэлцэв. Ямагтаач хаач байлдсан тэднийг мэнэнгийн талаар цуцаасан дээр бөгөөд тэдний морд биднийхээс тарган аж. Тэдний морин тулааны нэгт цэргийн байдал биднээс зарим талаараа давуу тул цохилдоос их зэргийн гарцтай. Иймээс мордыг нь цуцаах дайндал орвол Хэрээд гэдэг улсыг хэгсдүүлж чадхаа ухаглав. Шингээд бид цэргүүдийнхээ хүчийг дахин нэмэгдүүлэх гэж бэлтгэлээ шамдан хийж байваа. Мэнэнгийн талдал байлдвал сая ялах нь магад гэж сэтгэлдэж тийшээ яаж Хэрээдүүдийг аваачих вэ? Авч ирвэл цөмдөө оруулж ирчгээд яаж дарах вэ гэж бид нар хэлэлцэн. Эдийтэй байх юм бол ардад минь их төвөгтэй. Амгалан байдал тусгүй гэж сэтгэлдэн хилцэлдэн ядаж хэрэлдэн оролцож байв. Гэтэл цагаатай хүү хурал дэс дуурах хэрнээ гинэт дуу гаргаж өдөө зүрхэн тайчуу татар зовлон эс мэднэ. Бидний хэрхэн хураасныг эс үзчихвэ. Яавал чиг яа, хохирвол хохирог. Бор айлуудаа бөөрөндөө үлдээгээд цагаан айлуудаа туйлдаа хурааж байгаад чимээгээ тааруулж цаашны сэтгэлийг хураавал зөв бизээ. Ийн мэнэнгийн талд авчрах нь сайн уу гэж дуурхан тэр. Толгүй мөн тийм бөөзээ. Ард түмний итгэл хөвчөрвөл бүх орноо энэ гэрээ хамгаалвал бэр нэмэгдэж хүч ахих босуу гэж дуурав. Унтаахаа өгөөдөө мөн тэнд сэргэж ирээд хэрвчиг аминдаа тулвал амандаа сахалгуунч хүчтэн баатар болдог босуу гэд дуу ухаан нэгдээд л унав. Тэмүүчин тэд гурвын үгийг та гурвыг төр мэдэхгүй түмэн танихгүй баг гэж санаж балчир гэж үзэж байв. Өдөө та нар зөв сэтгэсэн бөлгөө. Хүү та нарын энэ үгийг зөв гэж сэтгэвч ардууд биднийг дэмнэх бус. Эдэнд булаалдвал та нар хамгааж дийлнүү хэмээхэд тэд бүчин хамгааж дийлнэ л гэж байна. За тэгээд тэдний хүмүүний тоон тоолж байгаагүй тул энэ удаа хүмүүний тоон тоож мянган мэдээд хэрхэн байлдахыг үзэлдэв. Тэгээд алас жимийн хавчлах ээж хоёр хоёроо хамжааралдаж шихээ хутагт хүртэл хавсааргалаад боомлох хэлбэр гаргаж ирэв.
Ингэснээр бага хавчлага, дунд хавчлага, их хавчлагын зэрэгээр бэлдэж бүх ард түмнэрээ байлтвал бид нар ямар ч тулалдаанд ялалт мандаг авах боломж нэмэгдэж ирэв. Тэмүүчин ардаа зовоон яллаа гэд бид нар хишгийг оломгүй. Өдийтэй олон ядуу ардад түгээлдэг үгүй гэхэд Хэрээдийн нутаг тансаг босуу, ардад нь бос, газарт нь тус их босуу гэд цагаатаа авирлан аашлав. Мөн үгийг сэтгээд цагаатаа ихээ үг хэлсэн мэт ёрдон гэд цөндийгээ суучхан дээр. Тэмүүчин баахан бодолд автан суудаг болов. Эсхий түлэглэж, бэлдсэн төлөвлөгөөний дагуу айл ардаа нүүлгэж, байлдах талбараа чирч, уртаа болгож зэхих гэж байр сууцаа сольж, өвлжөө хаваржаанаасаа нүүж, энэ ардуудаа тэгшлэхээр болов. Энэ нь юр бусын хурдтай байсан тул хэрээд гадарлаж ис амжив. За ингээд тулаанд бэлэн болвоо. Өөрийн хамаг Монголын нутагта Алтай нуруунаас Минингийн тал, Буур нуур хүртэл жимийг төвөөрөө татаж бэлтгэв. Уугуул ардаа хойд болон өмнө зүгт нүүлгэн дайны хөлөөс холдуулав. Харин мэрэгд зүрхэн тайчууд татарын товортон бөгөөд үгээгүй ядуу бор айлуудаа төвөөрөө байрлуулав. Эд баг ядуу айлуудаа дайны хөлд хэрээдүүдэд тонуулан дээрэмдүүлэхдээ бидэн өөрсдийн адуу малаас аваачиж тэнд дүр хуурган зүст болон урхилав. Би гихтэл 20-од татар айлд хонин сүргээсээ 3-1-ийг нөхч байсан шүү. Яахав эргүүлж олж авна гэсэн итгэлтэй л өгсөн. Гэвч дайны хүнс болж Хэрээдийн хоол болоод алга болсон доо. Ийм өглөгч болж тижээхдээ энэхүү нутагта сайхан амьдарч хонин сүрэг адуун сүргээ өсгөн тухалнуу гэд ман лугаан өөрийнхөө эдэн агуурснаас ядуу айлд өгч тонон дээрэмдүүлэхтэн зориулан тэнэг аашилсныг тэр ардуулаа мэдээгүй. Гэнтэл гэр орон элбэгийн дагуурс тэр их адуу малтай болсон ядуухан бор айлууд чинь ихээ байсан цэнгэлдэж дайны огцан болж байгаагаа л мэдэхгүй гэнхэн шүү дээ. Ноёны хишиг гэж итгэж түүнийг дээрэмдүүлсэндээ ихэд уурлан хэлгэнэ нэз. Хэлэн бадарсан тэд өөрийн өмчөө хамгаалан нэг чатуухай хэрээдийг тонилгож өгөх их тустай. Бид ч өгөөш өгч байлдуулан туладаж байгаагаа мэддэхгүй ихэд хичээн ялагдсан мэт дутаах болно. Олзонд шунаж ялалт нь гавьсан хэрээдүүд бидний энэ урьхан жимийг анзаарч дийлээгүй болно. Бид тэр цагт хэрээдүүдэд ялагдах шалтгаан бол 3 нэгж болно гэж тооцсон бөлгөө. Эхний нэг нэгжид мөн 4 итгэлгүй ардуудын аюул буй. Товуурт явдаг тайчууд тэр цагт бослого тэмцэл гаргаж самуун болгож байсан. Эд хишг нь багдаж байна гэж эрхэлж тунж ихэлсэн. Тиймээс тэд хамаг Монголын хүмүүний тоонд байвчиг, тулааны тоонд эс тоогдно. Удаахт нь дөнгөж эзэлсэн татарууд бяцхан босолгуудыг байн гаргаж ноёдоо тэрсэж байсан. Эннээс болж ноёд нойрсож байхдаа алагдах аюул байв. Тэднийг товуурт ашиглах нь амар хусаа. Дараад нь зүрхнүүд нэр төрхөөж жанжин болохыг тэмцэж эхэлсэн тул дайнд улангасан оролцож цаашлаад хам болоод ноёдын зарилгаа эс болгох ажгүй. Мэрэгдүүд мөн Хэрээдийн товроос гарсан тул эсрэг талын байдлыг мэдвэл өөрийн үнэт зэрэгээрээ довтлох тул аюултай. Мөн өөр мэрэгдүүд Хэрээдийн товорт явж байвал урвуулах, сүлэх ажиллагаа хийж ухуулан тэднийг чөлөөлөх, мөн хэрээдүүдийн тоо толгойг цөөлөх боломжтой байсан ч бидний дайны төлөвлөгөөг таслах аюултай. Манай төмтөд орсон мэрэгдүүд байлаа гэхтэл тал нь бараг хуурмаг тоо болж болохоор ийм үнэнч бус ардтай нэг шалтгаан. Хоёр дахь ялагдах шалтгаан нь хэрээдүүд манай чонсын газар нутгийг бүрэн мэддэг. Тэд манайхаар чөлөөтэй зорчиж зуд гантай дэрж амьдарч байсан. Хаан гол ус булаг шанд шавар шавхай зовлон байдаг бултыг мэдэх тул ундаалах, зовоох, цаашлаад үл хоолоор боомлох боломжгүй. 3 дахь ялагдах шалтгаан нь Хэрээдийг толгойлж буй жанжид нь дор хаяж хамтдаа 10 дайн үзсэн. Харин бидний жанжид гагц татарын дайныг хамтаар хийж үзсэн байв. Энэ үе тайчуудаас улбаатай наая зэвгээд шин жанжид төрсөн байвч тэднийг үнэнч бусад тооцож болно. Байлдгаа зарлиг өгчхөөд байтал бултаж дөрвж магадгүй дээ. Тэр цагт энэ 3 шалтгаанаас болоод бид Хэрээдийн нутагт байлдаж боломгүй байсан юм. Товор ард хэрэглэж болохгүй. Наая зэвгих толгой хүчинд итгэж болохгүй байсан тул тайчууд татарын дайнд амьд үлдсэн цэвэр итгэлтэй нэг төмтэйг л түшиж байлдах шаардлагатай болов. Бидний итгэлт нэгхэн төмтэйгээр Хэрээдийн дор хаяж итгэлт 3 төмтэй үзнэ гэдэг бол за тэгээд газар зүүн ач холбогдол багтаагаар цэвэр тулааны аргаар тулалдна гэдэг нь 10 удаа амжилттай хамтдаа байлдсан жанждыг яавч дийлэхгүй болно. Өөрөөр хэлбэл бид өөрийн итгэл төмтөөсөө бусад цэргүүддээ итгэхгүй байгаа хэрэг. Бусад нь бол зүгээр тоо. Хэдийд ч яаж ч урууж магад тоо уртан. Мөн яг гол ноёд нүүчих боломж бас муу. Сэжиг авч мэднэ гэд гэр хүрээгээрээ байхаас дайны хөлд үргэлдэж болохгүй цөм ардуудаа бол дайны хөлөөс холдуулсан бэлгөө.
За эдийтэй 2 он болсны дараа Ван хаан хэрээдүүд Темүчнийг ураг төрөл болсуу гэд ив гэрээнд урж учран золголдохоор болов. Гялаа. Ялна гэж сэтгэж чадахгүй байсан тань ийн зогсохно гэж баясаад бушуухан Темүчнийг гойж аваад өгөөд явуулахар болов. Темүчин хэрээд орох зам зуураа Менлэг эцгийн хоноглов. Гэтэл Менлэг эцэг Ван хаантай худ ураг болсуу гэтэл тэд зөвшөөрөөгүй. Гэхдээ одоо гэнэт багалзуурд худ ураг болсуу гэж хэлүүлэх нь сэжиг бүхий босуу. Зөвүү тавуу гэсээр Темүчнийг сэрэмж ахуулан ятгах чадаад буцаа. Темүчнийг сэжиг авсан гэж мэдсэн хэрээдүүд үтэр дайралт хийх болсныг Качигны андууд болох Бадай хишлэг хоёр хэрээд нар дайтахаар цэргээ хураасныг яаралтай ирж мэдэгдэв. Би чин дайны бэлтгэл байршил ардуудыг тохинуулсаар холын аянаас ирээд морио тавиугүй юу андаас хэл ирлээ. Тойрол хаан биднийг довтлон хэмэв. Нөгөө худ ураг болох гээд явсан яасан тойрол худал хэлж гээсэрв. Даруй мордоо барьж аваад өөрийн мянгатаа дагуулад өнөө татар иргэн амраг садан үр хөвгөдтэй хэрвээ хэрээд ирэх юм бол үг дуугүй өчиг өгөөгөөр бууж өг. Татар ардуу та нар энд нэгэн жил надад байж нэгэн жил тэнхээдсэн бөлгөө. Энд одоо үнэнчээ харуул. Та нар миний нэрийг барьж бүү тулад би эд зэргүүдээ аваад явъя. Эдийг минь өгөл өгдөхгүй. Эрхмийн минь боол болвол болтугай. Ямартайч эргэж ирвэл та нарыг ачилж юу гэв. Тэгээд эмс хөвгүүдээ үлдээгээд өнөө дайнд нэр цугаа гардаг мянгатаа дагуулад андын зүг довтлоо. 8 дугаар хэсэг төгсөө. Баатар болохыг мөрөөсөж, баатар болохыг хичээсээр баатар болсон ч баатар хэмээх үгээ гайхсан хэвээр. Аруулаадын Нахуу баяны хөвөв Борж.